Сайн уу миний охин. Манай охины төрс өдөрт төрөлцсөн ирсэн хүмүүсээ. Охинтаалаад 1 жил болсон байна. Ээж болоод 1 жил болсон байна. Тэгээд жирэмсэн болсноо хамгийн анх яаж мэдсэн бэ гэхээр тэр ихний өглөөн нь ингээд амар emotional байсан байхгүй би. Уурлал, уйлал, можохт ингээд гомдож момдол, бөө юм болоод тэгэл битээр хамтдаа можохын гэрлөг ингээ орох замда за нэг тест аваад үзчих тийм үү гэл зүгээр л нэх амар тоохгүй ороод үзээл тэгэл оронгуутлаа нэх удаагүй шууд ороод үзээл тэгэл би нойлоос ийм байдалтай гарч ирсэн байдий. Нэг хүмүүсийн нэг хөөхттэй болж ирсэн болчоод нөхөртөн их гоё моёор мэдэгддэж штий. Би юусоо тэг чадаагүй. Тэгээд яг хамтдаа байж агаад мэдсэн. Бараг можох надаас төрүүлээд мэдсэн баха жирэмсэн болцсон байна гэдээсэн. Тэг ямар аав гэж ойлж чарлаа шүү дээ. Хүснээс нь жирэмсэн болцсон юм шиг мэдрэгдэл байсан. Тэгэл ер нь болчих ш тэгээ бодчихсон чинь намаа үзэл. Тэгэл нойлоос гарч ирэл арай жирэмсэн болцсон байж тэгэл. Тэгэхээр би тэгсэн ш дээ. Бараг би мэдээд байгаа маш. Амар эвгүй байсан яг тухайн үед тэгж бодож исэн ч гэсэн яг ингээд тэг жигнэсээ болцсон ч нэг тийм юу үлээ гэж гинт бодлоо. Нэр яах вэ гэж бодогтол жоо айцтай л байсан та. Яа, за хүүсийн мэдэх мөч бол бүр үнэхээр ингээд нэг юм миний ингээд энэ дотор ингээд нэг юм ирвэхээ нисээд солиот буудаад яг нэг юм 3 үе надад бүр ингээд амар баярлам айгу тийм сэтгэл хөдлөл маш өндөртэйгээр хүлээж авсан 3 үе байгаа. Тэр нь болохоор яг жирэмсэн болсноо мэдхээр нь бас шокны байсан ч гэсэн тэрийг бол давхгүй заяа. Би хүүсийг мэдэхдээ хүн болгон хүү гэдэг гэсэн. Хүн болгон гитний хэмж хэлбэрийг чи хараалаа хүү юм байна. Хүүтэй болох юм байна. Томоогоос яг хүү гарна. Өстө хүү төрүүлэхээр царайтай мэрэтэй гэл манайхан чинь тэгэл манай хадам аав чинь ч гэсэн хараад тахад яг хүү байна да гэл алддаг юм да аавна гэж тэгэл тэд харин би яг хүү гэдэг итгэцэн байсан. Можох ч гэсэн өөрөө нэг өглөө инглээр босч ирсэн ээ. Би ч тэр шүн хүүхдийнхээ хүсийг зүдлээ. Хүү ээ. Тэгж мэл тэгээ гидтэй хэсэг хүү гэж ярьсан юм аа. Тэгээ би дотроо нэг хүү за хүүл юм бах та гэж бодцоод можох ингээ хүү гэд яриад харна. Чи ядаханда зүгээр миний хүүхдгээ ярьчихаа. Охин байвал яах юм бэ? Муухай штэ гэд амар их тэгээдсэн. Тэгэл яг ингээл бодаад ягаан гараад ирэхээр ерөөсөө ингээд итгээгүй. Би ингээд тэрнийхээ маргааш нь ч бас итгэхгүй байсан. Тэгээд маргааш нь дахиж яхаа орж яг баталгаажуулаад яг охин байна уу гэд. Ер нь охин хүүхэд хүсэж исэн. Яа тэгэхээр өөрөө багада охин дүүтэй байгаад охин дүүтэйгээ хамт тоглоод ус мөсийн ингээ гоё боож моогоод тхийг амар их мөрөөддөг хүүхэд дагаа өвчтдөг тийм хүүхэд байсан. Тэгээд яг өөрийнхөө хүслийг биелүүлсэн ээж болоод за би гүйлгчихсэн шүү дээ. Тэгээд дааж хүмүүс байсан болохоор тэгээд амар шок хүүсэн дээр бол амар шок. Би ч яг хүүгээд ер нь л цадгаж ер нь бол хүмүүс хөөл гэдсэн. Би ч гэсэн ер нь хүү өмгөөл тэгээ нэг гидсэн тохт нь гидтэй нэрхтаа миний хүү гэж яриад тэнгууд номоо болохоор бити хүү гэдэг охин байвал яах юм гэж уурлаад үгүй юу яриад байгаа би хүү зүудэлсэн батараа хүү гэдэг тэгээ угаасаа хүүгээ итгэцэн байжсэн чи тэгэл нөгөө гендерээ гэл гараад ирсэн чи охин гэсэн чи амар сан баярлсан би бас дотор яг охин хүсчихсэн юм шиг л удлаа нана хүү гэж цаадаа охин байгаасаа гэж бодчихсон юм шиг тэгэл бүр гайхаал оо ямар гоё юм бэ тэгсэр шууд л үлгчихсэн. Ямар ч байсан. Тэгэл нэг 10 секунд бүр ингээ шокрол тэгэл гайх болсон доо. Амар баяртай байсан. Гойс. Би нөө түрүүн 3 юу байгаа гэдгсэн штэ. Тэрний нэг нь болохоор юм 5D эхо байсан. Одоо яг юм бидний нүүр ингээ нэг шилэндэрхэ углаад ч юм уу ингээд нэг 50 гут бидний нэг царай. Яг тийм би яг тэгж харагддаг гэж ерөөсөө мэддэг байхгүй юу. Зүгээр юм хар юм ирээлжилсэн л юм харагддаг. Бараг би харж чадахгүй бах та гэл тэгжсэн чинь нэг ингээл хөвтчихсэн чинь за одоо хүүхдийн цариг харлах гэл пак гэл яг ингээд юу гараад ирсэн. Царийг гараад ирсэн. Тэр үед би ингээ бүр ингээ яг шоконд ороод заяа. Тэг ингээд энэ чинь ингээ үзээд байгаа шүү дээ. Тэг уйлаад би
Нөөсөн чи гиз хөдлөөд нөгөө юм чинь хүй заа байж байгаарэ зэ байж байгаарэ. Тэгээ яг ингээд нэг юм хүүхдийнхаа царайг миний гидсэн дотор яг юм нүдтэй, хамартай, амтай тийм хүүхэд бүрэлдсэн байгааг харахаар тэр хэсэг бүр амар байсан. Би бах байсан. Тэгээд яг мажохаас яг хамт байсан яг хөшигний цаана байсан. Тэгээ бас ингээд хараад бас уйлсан л юм шиг байлээ. Сайн мэдгүй. Би бол яг амар байсан. Тэр хэсэг бол яг хүүсээ мэдэх тэр мөчтэй яг адилхан мэдрэмж надад ирж байсан. Амар хөөрхөн байсан. За тэгээд төрсөн мэдрэмж гэх юм бол би айгүй олон цаг өвдөж төрсөн. Нэлийн олон цаг өвдөөд тэгээд өвдөөд байгаагаа мэдгүй бас байж байгаа. Дэмлэгтийг ганцаархнаа юм өрөөнд 2 3 хоноод хүүхдээ хүлээгээд ус нь яагаад ингэж шүүрээд ингэж хэвтүүлсэн. Тэг хамгийн амар юм заяа. Би төрхөө одоо төр хөрөөнд хүн гээд хүмүүс чинь 5-1 дээр төр хөрөө рүү ордог заяа. Төр хөрөө рүү ороод яг ингэж юм төрхийн процессуудтай танилцдаг. Тэгсэн чинь би төрөх болоогүй. Би бүр төр хөрөөнд нэг хонсон. Төр хөрөөнд нэг хонсноо буцаж төрхийн өмнөх тасагт бууж 2 хонсноо буцаж дахиж дэшээ гарч төрсөн байхгүй. Тэгэд яг төрөхгүй ямар ч өвдөлт ингээд яагаагүй зүгээр ус шүүрээд нэг намайг шууд төр хөрөөрөө оруулсан. Тэгээ би төр хөрөөнд нэг хонж байгаа байхгүй. Яг ингээл хөрөж авс юм аа барил ингээл орсон чинь нэг охин ээжээ яа гэл уйлал төрөөл ардаас нь хүүхэд нь уйлал би бүр ингээл шок нь орчиж байгаа юм шиг. Яг тэгээд нэг тийм оройсон уйлсан хүмүүс төрж байгаа үйл явцад яг нэг хонсон байхгүй. Миний хажуудлын орон дээр ингээл хүмүүс орж ирээл өвдөөл төрөөл гараал өвдөөл төрөөл гараал. Тэгээд н унтаж чадахгүй тийм үед чинь. Тэгээл яг эмнэлэгт нэг тиймэрхүү байгаал буцаж доошоо буусан чинь ор байхгүй байна чи коридорт ээжээл коридорт унтаж мунтал тэгэл ээжсэн аа яг орой 3 ер нь өдөртөө ингээд дуншаал гэсэхгүй байж байгаа л өвдөл. Гэтэ нэг өмчнөр орж ирээд өө наад зүгээр дуншилтаж уншилт тоохгүй. Наа чи юу ч биш штэ шаалж малал. Тэгээ нэг тийм ерөөсөө унтаж амарч чадахгүй ингээд айгу олон хоног байцсан. Тэгж жаад яг 3 цагт үзүүлсэн чинь 5-аар нэгдсэн байна. Дэшээ гараарай гэл. Тэгэл буцаад нөгөө нэг тасаг руугаа очиж байгаа байхгүй. Тэгэл очиод тэгэл яг ганцаараа амар олон хоног эмзэгтэйсэн болохоор нэгэл нөгөө 5-аар нэгдээд өмнөлөгт оруулангууд нөхөр нь орж ирдэг. Йоо тэр хэсэгт ёо ашгүй дээ ингэж нэг юм орж ирэх гэл нөхрөө хараад амар гоё тайвшраал. Тэгэл за төрий өвдөгтөө би бэлэн байна гэл амар зоригтой байсан уг нь. Амар зоригтой байгаал би уйлахгүй өстө нэраа гэхгүй дэмэхгүй гэж бодоол. Тэгэл тэгсэн чинь үнэхээр амар өвдөөл сүулдэ өвчин амдах хийгээд өгөөч гээд. Тэгээ өвчин амдах хийлгсэн чинь тэр маань надад үйлчлээгүй амар сонио. Тэгээд үйлчлэхгүй байсараагаал төрсөн. Тэгээ өвчин амдах хийлгэчихээр бас нөгөө нэг сайн дүүлж мүлж чаддаггүй юм бэлээ. Тэгэхээр нэлийн юм болж төрсөн. Йоо. Төрөх үйл явц бол процесс бол амар байсан. Тэгээд төрсний ардаас хүүхдээ ингээд амар хармаар санагдаад ингэр дээр нэг жоохон байлгаж агаад тэр чинь ингээд над миний доор бас ингээд нөгөө үйл процесс бас явагдаж байгаа учраас ингээд хүүхдийг жоохон байлгаж агаад өлгөөдөд аавд нь өгөөд аав нь цааш аваа сууж байгаарэ гэлцсэн. Хүүхдээ харах гал би ингээд хараа наачра нэг хүрээд ирээчлээ. Надаа нэг харуулчихсан. Тэгэл тэнгууд можих чинь нөгөө хүүхдээ харц намайг тоохгүй. Нэг тийм ийм царайтай юм ингээл яваал. Би өөрөө хүүхдээ харчмаа. Чи наашаа нэг аваад ирлээ. Тэгэл яг төрснийхаа дараа ээжтэйгээ уцаар ирмээр санагдаад идэм лээ. Ээж рүү залгаад өгчөөчтэй гэл. Тэгээ нөгөө өөрийнхөө миний утас цаанаа мэдхгүй болохоор можихыг ээж рүү залах гэл можих үгүй чи над юм уугаа тусгаа тавьчирчаа доошо бууж байгаа яриа гэл. Би болохоор хурдан л ярмаар санагдал. Тэгэл гэл видео халаагаал ээж намайг харж уйлал би ээжийг харж уйлал өдөөсөө бах уйлцал. Тэр бас амар ийм мэдрэмж байлээ. Йоо. Би нөгөө нэг жоохон өндөрлөлтөд төрсэн болохоор яг тэрж мэрж сууж мууж чадахгүй байгаад байсан байхгүй. Тэгэл ер нь бол эхний 2 одог бол яг хөл дээрээ ингээд босоод ирсэн чи яг миний бие биш юм шиг болцсон байсан. Айгу их төлөөр бүр амар ядарсан. Тэгээд эмнэлгээс гартлаа ер нь бол хүүхдээ яг хөхүүлэхтэй л босоод хажуудаа хөвтүүлж хөхүүлдэг ч юм уу.
тиймэрхүү байдлаар л ягаал тэгэл ягаагүй гарч байгаа л нэг гайгүй хүүхдтэйг танилцсан шүү дээ байхгүй. Тэгэл яг төрснийхөө ардаас ээжигээ төрсөн эмэгтэй найзуудыгаа амар тийм хайрлаж юм хүндэлдэг болсон. Би одоо ингээд яг хормоо хийвэл юм 5 гэрчтэй байгаа байхгүй юу. Тэрний маань одоо 10 жилийн 2 найз маань бас надаас нэлээд өмнө төрсөн. Тэгээ тэнгууд яг төрснийхээ ардаас тэр 2 найзтай бас ингээд би яг ийм үед нэг хань бол чадсан болоо да. Ямар мундаг байсан юм бэ? Ямар мундаг юмнуудыг даваа гарцсан юм бэ гэж амар их бодогдд юм лээ. Тэгээд бас Жими маань төрсөн. Яг надтай нэг өдрийн өмнө нэг найзууд гэсэн шиг ярьж байгаа гэсэн шиг нэг хоногийн зайтай төрлөө. Тэгээд эмэгтэй хүний амьдрал бас эмэгтэй хүн болж төрөөд яг төрөөд ээж болох мэдрэмж бол бас үнэхээр гайхалтай мэдрэмж байдаг юм бэлээ. Төрөх мөч амар том хариуцлага бодогдчихсэн доо. Яана л гэсэн эрэгтэй хүн болгол тэгдэг хот одоо яах вэ гэж. Яг яах гэхээр яахаа мэдгүй. Дотроо яах вэ гэж. Тэгээ төрөхт нь хамт орсон юм чинь тэгэл ороод үүлээл орилол ингээл ахтна. Яач юу гэж хэлхий мэдгүй. Зүгээр үү гэх юм хэцүү өдөр чи угаасаа харж байгаа зүгээр биш үү. Тэгэл гараа өгөл гарнаасаа бац гээл тэгэл яач чадахгүй тэгэл өмнөөс нь төрчмөр санагдал өмнөөс нь тэр өвдөлт мэдрэмээр санагдал гэдэг усаа боломжгүй юм чинь тэгэл эрэгтэй хүн болгол тэгж боддог байхад тэр амар байсан баха харахад амар хэцүү байсан тэгэл анх охиноо гарч ирэх харах бүр амарс сонинд яг өөрөө хүүхдэд дүүнрээ нөгөө өгөржсэнээс яг өөрийн хүүхдгийг гараад ирэх юм байна юм бэлчихсэн тиймэрхүү л байсан манай нөхөр нэр хажууд байгааг бол бас нэг тийм төрөхөд би одоо нус хатартаа наах байсан баха. Хажууд яг ингээд хөлс арчаад ингээд толгой илээлсэн амар санд. Тийм байсан тул та ингээд одоо би төрөхөөс дахиж төрөхөөс ч юм уу айхгүй байгаа гэх юм уу. Гэхдээ ингээд нөө юмны гой мэдрэмж авах юмнууд өөр өдөг шүү дээ. Кино үзэж том дуу сонсоол. Тэгэл яг дүүгээ хайрлах дүүтэй байх гэдэг мэдрэмж бас гоё шүү дээ. Тэнгүүд яг өөрөө ингээ хүүхдтэй болоод тэнгүүд тэр мэдрэмж бас амар гоё шүү дээ. Би бол ингээл яг хүүхдтэй болох мөчтэй л болжтэй л гэж боддоо шүү дээ. Яг ийм гоё амар үгээр баг нэр хэлж чадшгүй тийм гоё мэдрэмж ингээл өглөөс ирэл ингээл орой унтахтаа ингээл хараал нэр хүүхдтэй болцсон байж таг эднийг жаахыг бивтэй дахъя гэж бодоо. Хөл гараар барьж зүйл юу вэ гээл. Тэгэл би ч охиноо байнг өмсөөл тэгэл. Одоогонд намайг тоотголтой. Ээж л гэдэг. Тэгэл би ч яг нэг охины араас нь гүүгээд байгаа юм шиг. Гомд хүн чигнээс гомд тэмцэж байгаа хүүхдэд. Тоохгүй болохоор гэдэг толгойд болохгүй гэдэг мэдж байгаа ч гэсэн ингээд нэг сонир гомдоод байт юм. Яагаад намайг ингээд ээжигээ ингээд юм лөө. Ээжигээ ингээд байнг ноолол ээжтэй ингээд тэврүүлэхээ л гэдэг байхгүй. Тэнгүүд би чамд ийм хайртай чи намайг ингэж л дээ. Би чамайг зүгээр ингэ тэврий. Чи намайг ингэ лоолоод хаад гэж санагдав. Багаар гоё шүү дээ. Тэгээд чигнээсээ ингэ охинд гомдоодох юм чи яагаад намайг ингэ байгаа юм бол. Тэгээд хоёр дахь нь авахтаа шал өөр. Тэнгүүд яг ээж эрэнгүүд өөр. Шал өөр. Йоо зүгээр намайг зүгээр хаяал зүгээр. Нааш маш үтггүй. Намайг ч одоо амар зодсон шүү дээ манайх. Өөр хамт нэг цотхгүй. Намайг олстой үстэй далагтаад чимгээл намайг өрсөн. Байгээ зодж авч. Тэр мөрөн ч гэсэн амар гоё байгаа юм чинь тэгэл ер нь бол амьдрал айгу зэгцтэй л болчтой л хөөхт бол хариуцлагатай. Чин бидний нэг үүрэг байгаад байгаа шүү дээ. Үүрэг хариуцлага ямар өөртөө л хүсэж хөөхтэй болсон болохоос гинт хөөхт орж ирээгүй юм чинь. Тэгэл гоё. Зэгцтэй л амьдрал гоё зэгцтэй одоо ингэн зөв болт гэх юм уу хүн. Одоо нэг буруу юм ингэчий та гэдэг нэг тийм адын бодол идрэл нэг орж ирдэг. Ер нь бол аав жир нь айгуу гоё ад жаргалтай байгаа. Тэр ад жаргалыг чи өгж байгаа болохоор ирээдүйд том болоод одоо нэг чи хиндэж өргөшүүл гэж хэлмээр байна. Чи өөрөө энэ гоё мэдрэмжийг өгөөд аав жир нь хүсээд чамд юм зориулж байгаа болохоор чи битэрт болон өөр хүнд ямар ч өргөө шүү. Зүгээр л чамаас авсан тэр
гоё мэдрэмжээрээ л бүхнийг чам зориулж байгаа болохоос нэг одоо ингээл нөгөө хайр халамж эд хөрөнгөч гэсэн хайр халамж ийм их нөгөө нэг хайр авчаад зөрүүлээд өгч чаддгүй гэдэг шиг тийм юм бити бодорой. Зүгээр л чамаас авж байгаа энэ ад жаргалынхаа мэдэрж байгаа мэдрэмжийнхаа ер нь төлбөрийг л төлчихнө гэсэн үг. Тийм болохоор ер нь бол том болоод энийг үзэхээрээ хиндичтэй өрдөө юм шиг амьдраарай л гэж хэлмээр байна та. Их нэртэй тэгээд ер нь бол битээр айгу нээлттэй байдаг болохоор тэгэл угаасаа муу санаа хилцээл мэдж байгаа болохоор ер нь бол тэгэл тухай үедээ хилчдэг болохоор хилээд ингээд явждаг болохоор нэг хадгалж ингээл нэг тэгээд хилчих юмсан да оцорчих үедээ тэр нэг сайн жанрын хилчих юмсан да за тэзээл хэлье гэж ингэж бодож явдаг шууд муу санаа хилээд явждаг болохоор хилээд их байхгүй. Гэхдээ ер нь бол маш их баярлдаг шүү хайртай шүү л гэж хэлээ та. Гэхдээ амар их баярлалтай юм аа. Дэлгэрээд байгаа яг бүгд багцагтаа тэг. Ер нь бол би ер нь бол муухай ааштай шүү. Ер нь бол амар ааштай. Тэгэл нөгөө нэг хоол унд идэж чадхгүйгээс ихсүүлээл тэг. Жижиг юм ч гэсэн амар их стресстэй болохоор тэр бүгдийг ойлгоод ингээд яг л миний төлөө байдагт. Яг миний төлөө бүх юмаа зориулдаг гэх юм уу? Миний эрүүл мэнд сайн сайхны төлөө одоо бүх юмаа зориулдаг амар баярлдаг. Одоо би ч одоо их нэртэй уучраснаас шайгүй сайн өмлсөн ба шүү дээ. Өдөр болгон кола уудаг байсан бол кола уудаг, өглөөний цай уудаг байсан бол өглөөний цай заавал уудаг. Тэгэл ер нь бол одоо тэгэл намаа тэгэл энийг уугаал хор өгсөн ч ер нь за ууяа гэхээр хэмжээний тийм л байна та. Ер нь бол одоо нэг сонь жаргалтай л баг шүү дээ. Нэг сонь жаргалтай л байгаа. Тэгэл гэр мэрлэгөө яарж мардаг болол ёо. Очоод тэгэл тэр хүнд чинь үнснэгдэг чинь бүр ёо. Үнэхээр гахалтай мэдрэмж. Охинтой болохоос өмнө намайг дамлсан амлалтаадаг тэрэндээ бол хөрөг байгаа. Тэрнээс ер нь бол намайг дамлсан амлалтантай өрчтэй. Тэр нэг охинтой болохоор манай ч амар ирэх. Тэгээд яг охинтойгоо ижлэгэн эрхлүүлээ шүү. Ижлэгэн хайрлаа шүү гэдэг. Тэгжсэн тэгээд тэгнэ гэж хэлсэн ч гэсэн яг охин гараад ирсэн чи яг охиноо илүү хайрлаад охиноо илүү эрхлүүлээд байгаа. Тэгээ нэг охинтой болохоос өмнө би ч бас хөөрхөн цэцэг мэцэг өгвөл захиа махаа задган ч өгдөг байсан байхгүй. Тэгээд ер нь охинтой болсноос хойш цэцэг мэцэг нөхөн ч болоод юу нөгөө нэг романтиклж захиа махаа бичгэнч болцсон. Ингээл дундаж мундж яхад нэгнэр хөөхтэй хараал тэгэл гоё сэтгэлийн үгээ хэлж дэмжмээр санагдав тийм үү. Гэхдээ яг ингээл тухайн үед амар гоё мэдрэмжээр байдаг ч хэлээ дараа нь ингээд хэлэх гэхэр нэг тийм хэрэгтэй юм чинь хичээд байдаг шин. Тэгээд уг нь би захиавчдаг байхгүй юм айгүй амар. Ил бол нөө паблик ингээд хүмүүст ингээд сэтгэлээ илчлэхэд нэр чи амар сонин штэ ер нь бол жоохон ичээд байдаг шин яг хэлэх байгаа гоё үг гэж хэлж чадахгүй юм уу тий. Тэгээ яг өөртөө зориулаад захиа махаа бичих юм бол их хүн янгалнаа бич. Сэтгэлээ илчлээ захиа махаа бичих юм бол уг нь хэлэх гээд юм хэлжтэй. Гэтэ ойрын үед их багассан байна. Гэж бодоо тэгээд бодож байгаа ч гэсэн бас амжихгүй маа. Тиймэрхүү л энэ да. Тэгээд эхнэр өх хоёртай хайртай шүү гэж хэлмээр байна да. Сэнава. За, влог нэрээ явж гин. Влог дээр орж гин та. За, охиндоо зориулаад гоё үг хэлээрэй. За, охиндоо зориулаад тэгээ нэг насныхын төлсөө өдөртөөсөн ах дүү нартай баярлалаа. Охиндоо тэгээд эрүүл инх саруулах. Аавдаа ачлалтай, ээжтэй нэрэлтэй сайн хүн болоорой гэж өрөө дөө. Охиндоо амжилтын дэдийг хүсье хоёр хүсэлтэй. За, баярлалаа. Сайхан амьдарч байгаарай. Ойлголоо. За, одоо манай ээж зүгээр бичлэгэн дээр ээж та зүгээр охиндоо гэгээд зориулж нэг үг хэл. Хайртай шүү мэр. Тий. Охин гэгээд төрсөн өдрийн баярын минь төргөж хайртай шүү юм ээ. Сайн хүүхэд болоорой гэж. За, баярлалаа. Бид нарын ачинцар гэгээдээ. За тэгээ нэг насныхаа төрсөн өдөрт бүх ах дүүсээ уулзсан их баярлалаа. Том болоод энийг хараарай. Гэгээдээ төрсөн өдрийн минь хүргэе. Хайртай шүү. Баярлалаа. Баярлалаа. За одоо эмээ дээр очие.
За манай алдарт имээ манай гигийн баг ээж гэдэг байхгүй тий. Манай ээж манай охиныг одоо надаас илүү хардаг гэдэг байхгүй тий. Ээж охиндоо зориулаад үг хэлээрэй. Лог дээр орхоо. Гонта маш хайртай. Азтай охин. Тэгэл Адтай охин. Надад биш тий. Гигээд шүү. харин тэг игээд л хэлж штэ. Байлгүй яд ойлоо яг штэ. Эндээ хайртай охин төрүүлж өгсөн баярлалаа. Алинд нь нийлээ хайртай. Аюуланд нь хайртай. Нэг гоо зэрэгтэй чад. За баярлалаа. Одоо аав дээр чи, манай аав дээр чи. Аа. Гигээд зориулж үг хэлээрэй. Одоо би одоо хэл зам их муу шиг ихтэй яг уу. Зэ охинда уртудаа наслаж эрүүлэн аав ээжтэй энэрэлтэй онцорсон сайн охин болоорой гэж ярээд өөр юу хэлэх. Аав нүгийн баялаг муутай шүү дээ тийм ээ. Анхны зээ тий. Анхны зэ. Баярлж байна уу? Баярлгүй яах юм. Нүлмс гоожол шүү дээ. За баярлалаа. За энд миний наг ганцхан ширхэг байдаг наг зах. Ганцхан ширхэг байдаг наг зах маань манай гигээд зориулж үг хэлээрэй. За гигийнхаа төрсөн өдрийн баярын мэнд хүргэе. Бид яг урьж таагэдийг хүлээн авсанд их баярлж байна. Тэгээ гигээ нэг аав ээжигээ мундаг том хүн болоосай гэж ерөөё. За баярлалаа. За энэ болохоор манай мажуухийн төрсөн ах, яг дээдлийнх ах сууж байна. Чимбах. За хай влог гэж. Гигэд зориулаад нэг үг хэлчих. За хайртай шүү л гэж хэлээ да. Болцсон. Байхгүй. За баярлалаа. За энэ дүүгийн найз маань энэ влогны аяллаа хамтрагч найз маань гигээд маань зориулаад үг хэлэх чинь. Их чимхи үндэ. Би том таксан шүү одоо чи. Чирийгээ бодоод нэг үг хэлж. Юу юм бэ? Болоо гэдэг. За дүүдээ төрсөн өдрийн минь түрэг яа л гээ да. Чи хаа улаагаад байгаа юм. Болоо. За энэ хай влог гэрэ. Хай влог. За гигээд зориулаад үг хэлээрэй. За. Цэцэн дүнжтэй төрсөн өдрийн минь төргий. Аав ээжийнхаа нэрийг дурсгасан сайн хүн болоорой л гэж хэлье. За баярлалаа. За энд яг энд болохоор манай аавын хамгийн бага дүүн сууж байна. Манай Хөөрхөн охинд нь төрсөн өдрийн минь төргий. Мундаг том хүн болоорой. Тэ миний имээ гигийн имэгийн имэн Одоо манай юу болох вэ? Эдий жоохон чи. та чин зэнцэр болно. Зэнцэр үлээ. Би зэн штэ. Зэнцрийнхаа төрсөн өдрийн баяр дэж сайхан байна. Гоё болж байна. Хүүдээ хайртай шүү. 2 3 хүүдээ. Эрүүл инг сайхан ажил нь өндөр өөдрөг байх болтгоо гэж хүсэж байна мэн. За баярлалаа. Наслаараа гэж хэллээ 3. За баярлалаа. За манай найзуудын ширээрээ явцгаая. Энэ бичлэгийг үзэх гэгээд энэ өдрийн минь төргийа. Мөнгө ах нь байна. За ахын доо гоё ч байх вдэ. Гоё амьдраа. Аавтай ажилтай, ээжтэй энрэлтэй мундаг сайн хүн болоорой. Хайртай шүү. Би гигээд гомцсон. Тэгээ миний тавьсан юмыг аваагүй. Хүн ээж болъё гэд гоё төлөвлөөд байж авчаа. Би гигээд гомцсон чи үзчихвэл би гигээд чамайг үзэж яхад би ээж болоогүй бол чиний буруу шүү. Тэгээл миний хамгийн сайн найз. Ондрлыг барахгүй, тамаг барахгүй, жимиг барахгүй миний хамгийн сайн найз. Намайг ингээд харах болгондоо маш их хөрх инээдэг. Тэрэнд нь амар хайртай. Тийм. Хоёлаа гоё найзлах баха. Хайртай шүү. За сайн уу гээгээ. Мэдүү тэгээд нэршгэ яг гоёавч хоёроо өгсөн нэр шиг сайхан гэгээтэй гэгээ өглөө шиг амьдраарай. Тэгээд энэ өдөр ахын шинсүүд тэр хосорж ирсэнд анх удаа чамайг харж байна. Тэгээд маш их хөөрхөн харагдсан шүү. Над руу бас гоё харсан үнэхээр их баярлалаа. Сайн уу гээгээ. Хоёлаа ирээдүйд бэснүүлэх болохоор
гоё наа. Хоёлаа бүснүүлнаа, хоёлаа алнаа. Хоёул ингээд амар юм хүлээж байгаа. 20 насныхын төрсөн өдөр дээр эргээд болсон. Тэгээ араас нь 3 насны өрөөнөөс хантаагаарэ. Хайртай шүү ихчэн. За ингээ нэг сайхан айдууны яваач гэж. За эцгээдээ төрсөн өдрийн минь төргий. Тэгээд ухаалаг, эрдэм мэдлэгтэй, боловсралтай гоё эмэгтэй болоорой гэж хүсье. Тэгээд ээчигээ хөөхөө үгүй болоорой гэж хэлье.